Нэвтрүүлэгтээ эргэн тавтай морил манай нэвтрүүлэг шууд дамжуулагдсан одоо бэлтгэгдэн хүргэгдэж байна. Тэгээ бүгдээрээ сүүлийн асуултаа асуухад бэлэн боллоо. За ингээ би сүүлийн асуултыг та бүгдээсээ асуух гэж байна. Анхаарлаа хандуулна уу? Түгжрэл өнгөрүүлсэн цагаа юунд зарцуулсан бол аштай юу даа гэж бодох вэ? Эд нь болцоход бид нь хүүхдийнхээ даалгаврыг хийлгэхэд сид нь фитнес жимд явхад бид нь унтахад. Яа, сонирхолтой хариултын сонголтууд байна да. За манай багийнхаа юу гэж бодож байгаа юм бол эхлээд бүгдээрээ санал хураалтын шугамаа нээчихье. 13 тэг 88 дугаар руу энгийн мессежний тарифаар саналаа өгж байгаа байхаа. Freshpack application татаж аваад мөн саналаа өгж байгаа байх гэж итгэж байгаа шүү үзэгчтэй. За ингээ бүгдээрээ асуултынхаа хариултын талаар ярилцъя. Манай ануудаар юу гэж бодож байна? Шууд ингээ асуухгүй бол ингээ сүүлийн харин тийм ерөөсөө яриулахгүй байгаа ч тийм. Ярьлаа л та. Сүүлийн асуултан дээр л тасрыг гэж бодсон чинь нөгөө ойлгомжтой асуулт байна. За ярьчих. Заавал төрүүлж ирлээ оршилтэй тийм. Түгжрэлд өнгөрүүлсэн цагаа за эхлээ миний хувьд болохоор би хүүхдгүй байгаа учраас ер нь бол хөөе юу ярих чинь? зүгээр сонгож юу гэж бодож Хүүхдгүй байгаа. очроос одоо тараад болтгүй те. Ийш тийшээ явна гэх гээд энэгүй танд ч Тийм түгжрэлд өнгөрүүлж байгаа цагийг тий яг болцоход гэж зүгээр хөнгөн хариулж болох юм тий. Мэдээж зүгээр нөгөө нэг монголчуудын өмнөөс бодох гэх юм бол нөгөө түгжирч очиод хүүхдийн даалгаврыг хийлгэх гэдэг дахиад нэг том даалгавартай тулна шүү дээ тий. Тийм учраас тэр үе түгжрээгүй бол очиод гяс даалгаврыг хийлгүүлээд хүүхдээ цагт нь унтуулаад ч юм айгүй олон гоё эерэг үр дагаврууд энийг шийдчихвэл гарах байсан багтаа л гэж бод. Тэгэхээр юу би юу тагаад Би хүүхдийн даалгаврыг хийлгэхэд болоо даа л гэж бодод байна. Тэгээ бол санал төрчих шиг байна. Эндээс ингээ яг би тарай. Яг л санал төрсөн харж байна. Болцсон дарч шиг шөө гарч. Хүүхдийн даалгавраа явуулчихлаа. Тавьшраа зогсож байна. их ухаантай шүү те манай ануудаар. За. За хоёр минь юусэн ярьж явах уу те тэгвэл үргэлжлүүлээд Биш ярьчих уу? тэгээд За. За яасан та хоёр маань юу болов? Түгжрэлд өнгөрүүлсэн цагаа юунд зарцуулсан бол аштай юу да? Болцоход хүүхдийнхээ даалгаврыг хийлгэхэд, жим фитнест явхад, унтахад гэж байна. Унтах нь ямар ч утгаараа байгаа юм бүү мэд. амрах арьсаа гоё болоо. Та яаж мэдчихэж байгаа? Асуу. Хинээс? Тэгэл өчнөө цагаа зарцуулаад тэгээ унтах нойроос хумслал энэ төгжиж байгаа юм чи арай илүү их мунтаад амарч ивэл та хүнд илүү. Аштай юу да. Аштай юу да? Яг хүн болгоны проблем зөндөл байгаа. Ялах хүүхдээ бол хүүхдээ те. Амраах, даалгаврыг нийлэх, залуучууд бол фитнест явах, хөгшчүүл магадгүй фитнес алах ингээд зөндөө юм байгаа. Гэхдээ эцсийн дүнд бол монголчууд унтахад гэдгийг сонгох байхаа л гэж бодож байна. Айгүй их нойроо хасч. Та хоёр маань нилээ ядарсан явнуу да гэж бодогдож байна. Тэгээд би бас тэгж харагдав. Унтмаар өнө та хоёр. Бас унтах хэрэгтэй байна. За тэр хоёр юу гэж хариулсан гинэ? Манай хоёр маратай байгаа зү би очих уу? Манай хоёр бол ер нь бол болцоо гэдгийг л сонгочих шиг болсон да. Хоёр гар нийлсэн байгаа. Оо ашгүй дээ. За юу гэж юу? Яав юм? Одоо бол ерөөсөө яриангүй эднийхээс тасрах боломж одоо л болтлоо. Тэглээ. Тий. За таагүй. Тэгэхээр тасрахын тулд ятгах хэрэгтэй шүү дээ, тий. Тэгэх хэрэгтэй хүмүүс. Энд байж байгаа дөрвөн үйлдэлээс бол одоо юу гэдэг хамгийн урт удаан хугацаанд тий. Магадгүй үнц нь бүтээгч гэдэг юм уу тий. Одоо том хөрөнгө оруулалт бол мэдээж одоо хүүхдийнхээ даалгаврыг цаг тий. Би сая зөндөө ятгалаа. Хүүхдгүү ч гэсэн ятгалаа. Би таньс нэг юм асуух уу? Та яагаад жилийн жилд нэг 5 айлм авчдээ? Бол тэгээд тий бол 5 айлм авчээл их жилийн жил. Тэгээ 3-ын нэг найзтай өгчээл хэд үлдсэн бэ гэж хүүхд зодуулаад. Батад өгч байгаа шүү. Тэгээд нэг альмаа бол хоёр шүү дээ. Бас альмаа цаг байдаг шүү дээ. Жишээ Байдаг. Аюуша хойлоо алим таридаач гэж бас байдаг. Ингээд хүүхдтэйгээ даалгавар хийлгэхэд тий. Зүгээр бид нар бас ингээд том утгаараа бодох юм болно шүү дээ тий. Түгжрэл гэдэг бол автомашины тоондоо дэд бүтэц замдаа бас хамгийн гол нь бас бидний тархинд байгаа юм болов уу гэж би боддог. Ланцэм ингээд түгжирсэн уулзрал руу яваал орчин. Юу ч болоогүй нэг гар нэг дээр игнэн дээр ингээд бүгд ингээд тойроод гарч ихад юу ч болоогүй уцаа оролцсон ч юм хамраа хоцсон сууж лээ те. Одоо харин тэр аагаар торгоод байгаа надад их таалагдаад байгаа. Одоо хүмүүс ч их гоё торгоод байгаа гэд гоё дүрм журмаараа явдаг зогсгоо болцсон байгаа нь илүү таалагдж байгаа. Гэхдээ нөгөө дүрмээ зүрчихгүй л бол торхгүй шүү дээ. Тийм учраас цөмөрөө бас нэг хууль дүрмтэй дүрм журмтай байцгаавал түгжирлийг бас шийдэх бас нэг гарц юм болов уу гэж би харж байгаа.
Юу Санта Хос юм дахиад гэрч үү? Тэгэж тий. Тэгээд шууд саналаа бараа. Тэгэж л та. За. Одоо тасрах гэдэг шүү дээ. За. Хэдий нөгөө нэг төгжрөл бол мэдээж одоо тэгэл дуусчих шүү дээ. Хизээ нэг дуусна. Харин өнөөдөр одоо хүүхдтэйгээ даалгавар хийлгэж явах юм бол тэгэл дахиад нөгөөдгөө яриад шүү дээ. Ирээдүйд хүмүүсийг тань хэрэгүүлэх гэдэг юм байна. За. Бидний үеэс арай илүү болох байх. Тийм өөрөө даалгавар хэлэхгүй манай эхнэр хэлэгдэжсэн тий. Өөрөө хэлэгдэг юм шиг л ятгач. Тий. За. За би гэсэн үг ба. Би. За дараа. За сонголтоо хийж болно. Манай баруун жигүүрийн баг бол унтахад гэж сонгосон байгаа. Унтах гэдэг нь амрах гэдэг утгаараа тэгээд бусдыг амжуулах бас боломж угаасаа гардаг. Би бол ингэж бодоод байна. Юу байгаа вэ? Би нэг хараат. Шууд саналаа авахгүй яасан бэ? Болцоход хүүхдийнхээ даалгавар хийлээд фитнес хийхэд унтахад гэж байгаа. Танах унтахыг сонгоцсон тийшээ бол хүүхдүүдийнхээ даалгаврыг хийлгэсэн байгаа. Би нэг юм удлаа нэг бусдаас нэг онцгой болохтой хүмүүс байдаг шүү дээ, тийм. Жохон далийч ингэж орж ирдэг, тийм. Нэг өөр өнцгтэй хүн болдог тийм хүн байдаг шүү дээ болдоо, тийм. Би тийм хүн болоод болцоход. Болцоход. Гэхдээ монголчууд гадуур юу гэж бодож явж байгааг хамтдаа харцгаая. Хүүхдийн даалгавар хийгээс хойш хэлэх шин наач. Тий, төгжрлээс бусдын өөр бүх үед л өөртөө зарцуулсан бол тэгэл болж лаа гэсэн үг шүү дээ. Хүүхдийнхээ даалгавар хийхэд одоо хэрэгтэй шүү дээ. Тий, хүүхдийнхээ даалгавар хийлгэхэд. Болцоход л Баярлалаа. Тэр сүүлд гарсан дүү жинхэнэ миний дүү. Баярлалаа. Тэгээ монголчууд бол янз янзын бодолтой, янз янзын санаа оноотой байгаа. Гэхдээ дийлэх монголчууд юу гэж бодсныг бид нэр хамтдаа таах ёстой. Нэвтрүүлгийн гол зорилго даалгавар бол тийм байгаа. За болдын багт бол одоо тасрах боломж бол байгаа. Цөмөрөө монголчууд хэрхэн хариулсныг санал харуултаараа харцгаая. За A болон C хариулт явлаа. Болцоход 10%, фитнес хийхэд 18%. Тэгээд Манай хоёр багийн сонгосон хариулт. Унтахад ер нь л бүгдээрээ ядраад байгаа юм шүү дээ. 53%. За манай баруун жигүүрийн баг 53 оноо нэмэж авлаа. Зүүн жигүүрийн баг 19 оноо нэмэж авлаа. Муудалцаж болохгүй. Та хоёр маань чадлаараа одоо монголчуудаа нойрноос мороо. Чүмгнөөс утгаа юу? Ирээдүйд 82 оноотой боллоо баяр хүргэе. Өндөр оноо авлаа шүү дээ. 437 оноо авлаа. Баяр хүргэе. Дийлэх хэсэг маань яг унтах гэдгийг унтахаар нь ойлгосон юм уу? Амархаар Яг их саарлаа. Унтаж амархаар гэж тодруулж бичиж болоогүй юм. Ямар муухай эргэлзээтэй юм хэлүүлээд ямар муухай эргэлзээтэй хариултыг сонгуулад тэгээд ямар муухай эргэлзээтэй тэр унтах гэдэг үг нь ямар ч олон хувь авч удаа тий. Гэтэ энэ бас нөгөө унтах чинь бас стресс тайлна тийм ээ. Тэглгүүл яах вэ тийм ээ. Бас тэр утгаар нь ч хариулсан байж болно. Энергитэй хүн ч олон юм амжуулна шүү дээ тий. Уучлаарай. Яасан. Энергитэй хүн их олон зүйл амжуулна шүү дээ. Амрахтайхаа даалгаврыг хийн тий. Унтаж амрах хэрэгтэй. Айгу ухаантай байгаа. Цаана өөр шүү тийм ээ. Тий, өнөөдөр тэг яг их олон сонирхолтой асуултуудыг манай багийнхан их сайхан бэлдэж асуулаа. Яг зүгээр одоо нэвтрүүлэг төгсөж байгаа учраас нэг зүйл дээр тодруулаад ганцхан асуулт л асуугаад явуулчлаарай. Тэр нөгөө за одоо ингээд бүгдээ сая явсан асуултуудаа ингээд харахаар ихэнх монголчууд л дотооддоо шатхуунаа үйлдвэрлэдэг болёо гэж ах шиг байна. Тэгээ энэ асуултууд ихэвчлэн газрын тос гэдэг үгийг шатхуунтай холбоо дандаа тайлбарлсан. Хэдий газрын тосоороос өөр бүтээгдэхүүнүүд хийдэг боловч те. Тэгэхээр дотоодоосоо үйлдвэрлэх хэрэгтэй юм байна. Бид нар нөөцтэй юм байна. 100 жил ч одоо өөрсдөө хангах юм байна. Одоо тэр судалгаагаа явуулах хэрэгтэй. Тэгтэл түрүүн бас одоо яг энэ салбарыг хариуцж байгаа одоо хишгээ дарга маань бас хэллээ те хэцүү байна одоо хийлэхгүй байна гэд. Тэгвэл яаж энэ ойлголтыг зөвөр бүгдээрээ өгөх үү? Энэ дээр манай бодлогын газрынхан ямар арга хэмжээ авч байгаа юм болоо? Яг мэдээж хууль эрх зүйн орчин Монгол улс чинь бас ардчилсан улс тухайн орон нутгийнхаа иргэдийн санал хүсэл эрмэлзлийг хөндлөж үзэх ёстой. Тэгээ шийдвэрээ гаргах ёстой. Гэхдээ яг газрын тус түлш шатхуун гэдэг бол улс орны эрчим хүчний тусгаар тогтмол гэдэг утгаар нь бас манай ард түмэн бас ойлгоод
Назрын тусны хайгуул ашиглалтын үйл ажиллагааг дэмжээсэй л гэж хүсдэг. Хууль эрх зүйн орчны хувьд бол бид нар нөгөө ард иргэдтэй хуулж ойлгуулах ёстой. Мэдээлэл сайн өгөх хэрэгтэй гэж санагдсан. Тэгээ энэ зүгээр таныг төгсгөлтнийг заавал хэлээсэй гэж хүссэн юм аа. Маш их баярлалаа. Нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр улсын их хурлын гишүүн Болдын Уян талшаа эмэгтэй маань надтай хамт хөтлөн явуулж гад талархаад баршгүй те. Эрхэм үзэгчтэй, эрхэм зочдоо та нартаа маш их баярлалаа. Бим гарагийн 20 цаг Централ суугт телевизээр шууд хүрж байгаа. Надаас бити асуу монголчуудаас асуу нэвтрүүлгийн маань энэ дугаар үгээрээ жаргаж байна. Анхаарлаа хандуул үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Бүтэн сайнаа унтаж өнгөрүүлээрэй. Амралтын өдрөө